Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti Coffee. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай. Сайн байцгаана өрхөн үзэгчтэй ая тухта сайхан амарцгааж байна уу та бүхэндээ амралтын өглөөний шинэ өглөөний мэндийг хүргэн мэдчилж байгаадаа туйлах баяртай байна. UBS телевиз Coffee You цаа юу ярьслахын шууд нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ өглөө студид маань өргөдөж бид бүхэнтэй ярилцаж мэдээлэл өгөхөөр студид яг одоо чиглэл компани захирал Ноён Бомцэнд хүрэлцэн ирсэн байна. Зочиндоо өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа. Та нарт ч гэсэн өглөөний мэнд хүргэе. За сэтгүүл сарнгаа өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа. Та нарт өглөөний мэндийг хүргэе. Сайхан амарцгаасан уу? Амралтын өдрийн мэндийг хүргэе. За мөн UBS телевиз дээр суугаад харуулсан эрхэм үзэгч та бүхэндээ амралтын өдрийн мэндийг дахин дэвшүүлж байна. Тэгэхээр кофе-цай ярилцлага нэвтрүүлэг маань бол маш олон төрлийн мэдээллийг үзэгчтэнд хүргэдэг байгаа. Тэгэхээр энэ өглөө ч гэсэндээ танд хэрэгцээтэй мэдээллийг яг одоо хүргэх гэж байна. Тэгэхээр ярилцлага эхлэхээс өмнө бид зочдоо за сайхан уухамар дайлдаг уламжлалтай нэвтрүүлэг байгаа. Манайд чи юу уух вэ? Кофе уух уу эсвэл цай уух уу? Чаа. За би кофе ууна. За баярлалаа. Тэгэхээр маань нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Италийн Segafredo амих гайхалтай кофе болон за Италийн Бродис хэмээх цай хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр энэ гайхалтай сайхан хамттай кофе цайгаар та хоёроо дайлаа. За баярлалаа. Шинэ өглөө бас цайлангаа ажил хэрэгчээр өрнүүлэе гэж бодож байна. Ноён Бомцэндийн хувьд хүнсний тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй. Ер нь таны хувьд энэ салбартаа бас хэрхэн хөл тавьсан бэ? Анхны одоо ажил амжилтын эхлэл, ажил бүтээлийн эхлэл тийм ээ? За баярлалаа. За ингээд өнөөдрийн хамралтын өглөөний мэндийг одоо цэнхэр телевизээр үзэн сууж байгаа. Түмэндээ одоо хүргэж байна. Одоо манай үйлчлүүлэгчдэр одоо хамтран ажилладаг бүх хүмүүс одоо энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээ миний бие бол Өөрөнгөө аймгийн Өдөөс цөм 1960 онд төрсөн юм байна. Тэгээд одоо 1976 онд одоо худалдаа бэлтгэлийн яамны арай тоног төхөөрөмжийн механик мэргэжлийн анги одоо сургадаг худалдааны техникум гэж байсан. Тэр сургуульд орж суралцаад энэ сайхан мэргэжилтэй болоод тэгээд энэ мэргэжлэрээ тасралтгүй 39 дэх жилдээ ажиллаж байна. Яг одоо энэ чиглэлээр бол одоо тодорхой хэмжээний туршлага хөрөнгөлүүлсэн зах зээлдээ одоо ингээд өсөлтөг ажиллаж байна да. За нийтийн хоол хүнсний зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдаа засвар үйлчилгээний чиглэл компаниг манай үзэгчдэд дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. Энэ бол таны тэргүүлдэг компани байгаа. Тэгээд үйл ажиллагаа болон ямар бүтээгдэхүүн бас үйлдвэрлэж байна гэж байна. Тэгээ манай компани бол 1990 онд анх байгуулагдаж байсан. Тэгээ 90 онд байгуулагдаад бид одоо анх хөрөх засаж гэр ухаан захиргааны хэрэглэлийн засвар үйлчилгээ хийгээд Падуад үйл ажиллагаагаа явуулж байгаасаа хойш өдөө одоо 26 жилийн ардаар өгчээ. Энэ хугацаанд бол манай компани үүсгэн байгуулагдсанаас хойш өдөөгөө хөрөх хугацаанд бол амжилт бүтээл, алдаа оноо, дэвшил уруудл бүхэл юмнууд байдгаараа байсан. Гэхдээ бид одоо энэ 26 жилийн хугацаанд ямар ч байсан амжилттай үйл ажиллагаагаа явуулаад дотоодынхоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээнд хүртэл өсөн төгсөж одоо анх нүг хүн байсан бол өдөөгөө 40 гаруй хүнтэй бүрэлдэхүүнтэй хаднаас одоо импортын бараа бүтээгдэхүүн гаргуулж худалдаалдаг. Өөрсдөө бас тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Ийм одоо үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрлэлийг танилцуулъя тийм ээ. Яг ямар чиглэлээр ямар бүтээгдэхүүнүүд манай хэрэглэгчдэд хүрч байдаг вэ? Бид өөрсдөө яг үндсэн чиглэл нь болохоор хүнс нийтийн хоолны зориултыг гэхээр бол бид хоолндтой холбогдолтой сав суулга бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түүнийг импортоор оруулж идэг гэж ойлгож болно. За ер нь олон төрлийн бараа бүтээгдэхүүн, хор гарны төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээс өөрсдийн гол нэрийн бараа бүтээгдэхүүн 7-8 төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. За энэ үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээсээ бол ихэнх нь захиалгаар үйлдвэрлэнэ. Байнгын одоо үйлдвэрлээд өөрийнхөө салбарт эргүүрээр худалдаалж байгаа ийм баруунууд байдаг юм аа. За энд бол одоо сургууль цэцэрлэгийн гал тухайн хэрэглэгддэг. Нэгдүгээр хоолны тугаа буюу сүү хөрвөлийг хус хуцлах, мах ногоо чанах гэсэн ийм зориулттай ийм олон төрлийн үйлдэлтэй 800 нэртэй тоогоог бид 40 литрээс 300 литрийн багтаамжтайгаар үйлдвэрлэж байна. За энэ тоогоог бол Монгол улс бол Оросын холбооны улсаас 40 жил импортлон оруулж хэрэглэж байсан. За одоо бид өөрсдөө үйлдвэрлээд эх орондоо үйлдвэрлээд дотоодынхаа хэрэгцээг 100% хангах юм одоо
бүтэн чадaltaй ажиллах бэлэн болоод байна. За бас дөрвөн ширнэтэй одоо дөхөө хөхтэй захлаа билетик байгаа. Төрөл бүрийн хэмжээтэй нээрчин давцантай бэлтгэлийн ширээнүүд энэ бол сүн бүтээгдэхүүн талах нарын бав мах ногооны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдэд одоо хэрэгцээтэй байдаг. Хоолгондны одоо хоолны газар цайны газар ч гэсэн бид одоо хоолгонд бэлтгэхэд хэрэгэлдэг юм нээрчин давцантай бэлтгэлийн ширээнүүд үйлдвэрлэж байна. За цэвэр усны савнууд үйлдвэрлэж байна. За эмнэлгийн зориултын зарим одоо техник томог төхөөрөмжүүдийг тэрэгцээр шат тавиур буюу янз бүрийн төрлөөр үйлдвэрлэж байна. За эмийн үйлдвэрүүдийн ийм бас томог төхөөрөмжүүдийг хадгалаар үйлдвэрлэх. Ер нь бол нөгөө яваад бол манай монголчууд бас зарцсангүй юм хий бүтээ гэсэн ийм эрмэлзэлтэй хүмүүс болсон байна. Сүүлийн үед бас дотоод үйлдвэрлэлийн дэмжиж, дотоод үйлдвэрлэлийгээд борлуулалтаа дэмжиж, өөрсдөө эх орон худалдаа авалт хийгээд энэ олон сайн санаачлалууд бас болоод харьцангуй хямрал болж байгаа ч гэсэн бас тодорхой хэмжээний хүмүүс амжилттай сайжилж байна. Ийм бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна да. Үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэхэлэр сайхан санагдаж байна л да. Та бас түрүүн ярианд хэллээ. Анхны үйлдвэрлэлт маань одоо Подвалаас эхэлж ирсэн бол 26 жилийн баялаг түүхийг энэ хугацаанд бүтээсэн байна. Үр дүнгээ бас үзсэн байна. Энэ хугацаанд бас үйлдвэрлэлт явж байхад хэцүү зүйлүүд нь юу вэ? Бас энэ чиглэлд бас дэмжлэг туслалцаа, төрийн оролцоо байсан болов уу? Бид 2005 онд анхны одоо жижиг үйлдвэрлэлийн цех ганц 2 машинтайгаар үйлдвэрлэж эхэлжсэн. Түүнээс хойш одоо хамгийн сүүлд 2013 онд засгийн газраас нөгөө Чингис бонд 888 төгтөг төслөөс энэ төсөлд манайх одоо өөрсдөө хийж байгаа бараа бүтээгдэхүүнээ төслөө өгөөд төсөлдөө тэнцээд ингээд бол тэндээс зээл аваад тэг үйлдвэрлэлийн байрыг бариад тоног төхөөрөмжөөр суурлуулад тэгээд ер нь одоо тууштай үйлдвэрлэл явуулж ирсэн. Энэ авсан зээлийн хэмжээ үр бүтээлтэй ашиглаад 100% одоо дотооддоо үйлдвэрлэж байгаа 100% хангачиг гэсэн өөрсдөө хийж чадах юм шүү. Хангая гэсэн юм бодолтой өрөмтэй ажиллаж байгаа. За сургууль цэцэрлэгийн галтгоонд бол нэг 13-4 төрлийн бараа бүтээгдэхүүнээс 4-5 жирхэхийн дотоод үйлдвэрлэх юм бол үлдсэн нь одоо нэг 60% нь бол импортоор авах болж байгаа. Тэгээ энэ чиглэл рүү бол одоо үйлдвэрлэлээ явуулна гэсэн бодлогоор явуулж зээл аваад үйлдвэрээ бариад тоног төхөөрөмжөө бэлдээд ингээд одоо ажиллахад үндсэндээ бэлэн болсон байна. За борлуулалт зах зээл энэ төр бол одоо бас хүндрэлтэй асуудал яг энэ үед бол бид бол одоо хямрал боллоо гэд гараа онкоос уухгүй хямралыг бол бид дор боломж болгож ашиглаж маш одоо дор ичвчтэй ажиллаж явах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тэгээд энэ утгаараа бол бид дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж гэсэн манай аж үйлдвэрийн яам байгууллагад энэ утгаараа бол бид бол тодорхой хэмжээний эзэнтэй бас зохион байгуулдаг аж үйлдвэр дэмжих тухай хууль гарсан, засгийн газрын төр тендер худалдан авах тухай барааны жагсаалт гаргасан, за борлуулалтыг дэмжиж гэж одоо сайд нараа санамж бичих гаруй суулсан гэдэг ийм эрх зүйн баримт бичгээд бол одоо өнгөрсөн одоо ардчлалын засгийн газар бол одоо ийм чухал шийдвэрүүд гаргасан. Зүгээр харин энийг жоохон хэрэгжүүлдэг яг шатан дээрээ бол тэр тендер мендер асуудал дээр бол энэ бол биелэл олоогүй. Зүгээр нэр дэдийн нэг юм байдаг гэсэн. За дараагийн шинэ гарч засгийн газар бол баялаг бүтээгчид үйлдвэрлэгчтэй бараа бүтээгдэхүүнийг төлхөө дэмжиж одоо үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ хүмүүсийн ажлыг сайн дэмжиж ажиллах байхаа. Ингэснээрээ бол бас жижиг дунд үйлдвэрлэгчид бол өчнөө олон ажлын байр хадгалж байгаа. Энэ утгаараа бол бас эх орны ажилгүйдэл чадварлыг буулгахад тодорхой хэмжээний хувь нур оруулнаа гэж ойлгождог. Тэгэхээр дотоод дээрсэн бараа бүтээгдэхүүнийг бол төр болвол буюу ард иргэд өөрсдөө одоо бас эх орон худалдаа авалт гэдэг хэрэгтэй. Энэ ч борлуулалт нь эхлээд таар байсан бордох царгаад бараа бүтээгдэхүүний чанарын сайжрна, технологийн сайжрна гэл одоо улам дэвшил гарна шүү дээ. Тэгэхээр одоо эхлээл одоо шууд сайн бүтээгдэхүүн ч юм уу шууд одоо юу гэх юм брэнд бүтээгдэхүүн хийчихгүй шүү дээ. Багуугаараа хийж байгаа юм чинь багууг сайжрсаар бол хамгийн сүүлд нь одоо хамгийн дээд технологи болно шүү дээ. Энэ бол монголчууд ойрхон байгаа. Ямар ч хэлбэр дээр. Үйлдвэрлэлд худалдаа явуулдаг компанийн хувьд олон жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулна гэдэг нь маань тухайн бараа бүтээгдэхүүний чанарыг бас илтгэж байдаг л да. Тэгэхээр энэ олон жилийн хугацаанд магадгүй одоо байнгын хэрэглэгчтэй болсон баг. Тэгэхээр
Ер нь импортоор оруулж ирж байгаа болон үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүндэд танах баталгаа хэрэг өгдөг вэ? За мөн эвдрэл гэмтэл гарлаа гэхэд бас засвар үйлчлэгээ үзүүлдэг үү? Манайх бол яг өөрөө мэрэгжлийн баг хамтаалан ажиллаж байгаа. Би өөрөө яг мэрэгжлээр олон жил засварчин хийсэн. Олон жил одоо усалт хийжсэн. Тэгээд энэ олон жилийн амьдралын туршлаган дээр үндэслэлтэй энэ байгууллагыг байгуулж энэ үйлдвэрлэлийг явуулж байгаа хувьд яг одоо энэ нэг үлэхэд бол энэ өөрийнхөө салбарын энэ талын юмыг бол үнэхээр сайн мэднэ гэж ойлгож байна. Өөрөө мэрэгчсэн хүн гэж ойлгодог. Хамт олон бол одоо манай 40 гаруй хүн ажиллаж байна. Өөрийнхөө ажилчдыг бол зарим нь бол одоо хятад улс руу аваач сургалтанд хамааруулаад өөрсдөө сургалтын байгууллагад сургаад өөрийнхөө компаниа сургуулаад тэгээд дадлага хийлгүүлээд ингээд бид зарим талын зах зээлд нийлүүлэх зарим одоо хүмүүс өөрсдөө авч дуудах гэдэг энэ чиглэлээр бол нэлээд тууштай сайн ажиллаж байгаа. За импортоор орж байгаа бараа бүтээгдэхүүн чанар чанасаа одоо стандарт шаардлага энэ төрөл олон юм байгаа. Энэ бол дор дороо одоо тоног төхөөрөмжтэй өөр янз янз байгаа. Сайн бүтээгдэхүүн байна, муу бүтээгдэхүүн байна. Энд бол хүн хамгийн сайн бүтээгдэхүүн сонгож авъя гэх юм бол тэгээд мэрэгжлийн хүмүүс байж байна. Хоёрдугаар нь үн бол тодорхой хэмжээнд нэдэлдэг шүү дээ. Чанартай бүтээгдэхүүн бол үн жоохон дээр. Чанар багтаал байвал баг маань өө айнаа гэж чанарын хувьд үн багтааг бол чанар тааруу байна гэж бас ойлгож бас болно. Гэсэн үг тий. За өөрсдөө хийсэн бараа бүтээгдэхүүн бие засвар үйлчлэгээ дэв бол худалдаалгацсан бараа бүтээгдэхүүн засвар үйлчлэгийн баталгаа хугацааг 1 жил. Зарим нь одоо 5-6 сар янз янз хэлбэртэй өргөж байгаа. Өөрсдөө одоо хийж байгаа намын зайны бэлэн дэндгааг бол бид 15 жилийн одоо ажилтны хугацаатай. Хажуугаар нь засвар үйлчлэгээний асуудал нь бол хийгдэхэд амар одоо хинж ашиглахад хэлбэр гэсэн үг. Одоо жишээлх юм сүү хөөрүүлдэг, тараг бүрдэг, хөргөдөг гэдэг одоо манай сайн сүүг сурулж байгаа цаг одоо эхэлж байна. Энэ хүмүүс төлөвлөгөө галт түлээд мод таглаад сүүгөө хөрвөл басуулдаг. Энэ юу бол одоо үндсэндээ бас нэлээд хүн хөдөлмөр шүү дээ. Энэ хөдөлмөрийг бол хөнгөвчлөөд маш бага тоогоор одоо галт түлдэг түлээнээс хямдхан зардлаар тэгээд бүтээгдэхүүнээ түлэхгүй, дэврэхгүй ийм боловсруулахад ийм зорилготой хийсэн учраас бол бусдад бол одоо зах зээлд хүний хэрэгцээг хангаж байгаа бүтээгдэхүүн гэж бид ингэж ойлгож байна. Хүмүүс ч гэсэн одоо энэ талаар санал сэтгэлтэй хэлдэг л дээ. Худалдан авалт байна, хүмүүсийн хэрэгцээг хангаж байна. Эргээд бас хэрэглэгчд нь бас үндэсний үйлдвэрлэлээр дэмжиж байна гэж хэлсэн. Ер нь одоо хот төдөөгийн байдлаар чиглэл компани бараа бүтээгдэхүүнийг одоо хоол хүнсний салбарт ямар газрууд хэдэн компани ойролцоо яг одоогийн байдлаар хэрэглэж байгаа бол тийм ээ. Ер нь бол одоо бид төдийгөөс өдөө хугацаанд ажиллахад хамтарч ажиллаж сувчны олон байгууллага байна. Одоо сүүлд одоо ингээд бэлээ одоо тоног хүнсний салбартаа тэргүүлэгч байрлаж байгаа Мистер Пицца, Ноён Пицца, Модерн Мац гэл одоо олон ресторанууд тэгэл сүүний үйлдвэрүүд ер нь манайхаас бараа бүтээгдэхүүнээ давмгаа авчирсан компаниуд бол импорторч авчирсан, хэлэгч авсан асуудал бол хөлдрийн тогтцоолууд олон байгаа шүү дээ. Дахь нарын бааны үйлдвэрлэл хөдөө орон нутгад маш их хөгжсөн. Эрчсэн голдуу үйлдвэрлэл хөгжсөн. Сүн бүтээгдэхүүнүүд маш сайн тал. Хямны үйлдвэрүүд бас байна. Тэгээ ер нь бол аль алдаа одоо дэм болоод би энэ одоо хамт өргөж авч явж өдөө зөрөгтэй бид үндэсний үйлдвэрлэл маань явж байна. Энэ бол одоо манай үйлчлүүлэгчид тэдний одоо надаар үйлчлүүлж ясны хүчинд манай компани өдөө зөрөгтэй бас бусдад бас бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлээ өргөжүүлээд хөгжүүлэх ийм сайхан татвар орчныг бол манай хэрэглэгчид надад хамтарч ажиллаж байсан энэ хүмүүстэй бол одоо бас энэ ташаанд одоо баярлж явдаа та бүхэнд одоо бас ажлын амжилт хүсье. Одоо хүнсний үйлдвэрлэл, хүнсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын хувьд ч гэсэн тэр одоо өнөөдөр бид одоо ардын хувьсгалын ойг тэмдэглэх гэж байна. Энэтэй холбогдуулаад манай хадгалт наадмыг бол хуучургүйгээр төсөөлөхгүй. Наадмын хуучрын тоогоо, дайрмны машин, букварны машин, хөөцөн зөвхөн машин ч гэдэг юм уу. Эсвэл одоо ааргал сүүн бүтээгдэхүүн боловсруулах энэ цаг үед давхцаж байгаа холбогдуулаад ийм үйлдвэрлэлээ явуулдаг хүмүүстэй одоо бас цаг хугацаанд оролдсон амжилттай ажиллахыг одоо хүсэж байна да. Дотоодынхоо эрэлт хэрэгцээ, зах зээлийг бол 100% хангаж чадж байгаа гэдэг түрүүнд хэлсэн. Үнэхээр сайхан байна. Танай одоо танилцуулгыг харж байхад ихэвчлэн одоо том оврын юм төхөөрөмжүүд байна. Ахуйн чиглэлээр, ахуйн зориулалтаар ашиглах бараа бүтээгдэхүүнүүд юу байна?
Манайх одоо ер нь бол хоолунд нь холбогдолтой бүтээгдэхүүн байгаа. Одоо манай дэлгэцэн дээр гарч байгаа манай сав суулга жижиг барааны тийм дэлгүүр ажиллаж байгаа. Энд бас адилхан одоо айлд гэр бүл хэрэгэлдэг, жижиг кофе шопод хэрэгэлдэг ийм бүтээгдэхүүнүүд үндэсний тэнд бол үндэсний үйлдвэрлэг биш. Тэнд бол дандаа импортын бараанууд байна. За импортын бараанууд хаанаас ирдэг вэ? Тийм ямар нэр төрлийн бараанууд? За импортын бараанууд бид Оросын холбооны улсын зах зээлээс тэгээд хятад улсын зах зээлээс оруулж ирж байна. Дотоодоо нийлүүлж байна. За тэгээд энэ дээр бол нэлээд одоо туршлага хөрөнгөлүүлж одоо цаг үетэй оролдож бид одоо өрсөлдөж тий зах зээл дээр одоо сайхан шударгаар өрсөлдөж хүнд ямар бараа эрэлт хэрэгцээтэй вэ? Түүнийг олж хэрэглэгчд хүргэх нь л бол одоо гол зорилго гэж ойлгож ажиллаж байна да. Галтгооны ахуйн бараанууд ер нь яг нийтийн одоо цайны газар, хоолны газарт зориулсан тийм олон тоогоор байдаг уу? Зөвхөн яг гэртээ л хэрэглэх боломжтой галтгооны гэр ахуйн барааг оруулж ирдэг үү? Айл айл нь оруулж ирж. Хоолнтой холбогдолтой болохоор гэр ахуйн зориулалттай ч болно. Нийтийн хоолны зориулалттай ч болно. Бүгд л одоо нэг чиглэлийн бүтээгдэхүүнүүд шүү дээ. Сонголт нь л одоо өөрсдөө яаж сонгох уу гэдгээс шалтгаалж. Эдгээр одоо нэг гэр ахуйн галтгооны одоо ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд маань яг наадмын хямдрал бас байгаа юу? Одоо наадмын хямдрал ихэвчлэн наадмаар одоо хэрэглэж бид одоо бизнесээ хөгжүүлэх зорилготой ийм бүтээгдэхүүнүүд бол байгаа юм байна. Тэгээд жижиг бараанууд дээр бол одоогоор 5-8% хямдрал залгагдаж байгаа. Дотор нь одоо жижиг бараа үеийн сая манай сэтгүүлч хэлдэг аврагтай том бараа 2 чиглэлээр байдаг л да. Дотор бас зааг ялгаатай нийт төрлөөс шалтгаалаад борлуулалт нь хямдралынх нь хэмжээ янз янз байгаа. Та түрүүн бас үн дагаж чанар байдгаа гэж юм. Тэгэхээр ер нь чиглэл компани тоног төхөөрөмжийн дундаж үн за ер нь ямар боломжийн үннийг бас хэрэглэгчдэд санал болгодог вэ тийм ээ? Яг тоног төхөөрөмжөөр тоног төхөөрөмжийн үнийн хувьд бол хайрцангуй маш өөр байдаг. Тухайн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн хаана үйлдвэрлэгдсэн байна уу? Чанар нь ямар байна уу? Тэгээд зах зээл эрэлт нийлүүлэлт одоо гол юм шалтгаалаад үнэ нь бол харьцангуй янз янз байна. Тий. За импортын барааны хувьд бол бас зах зээл зохицуулж аль ч барааны хувьд зах зээл зохицуулж үнэ одоо уян хата хандаж байна. За ер нь одоо өнөөдөр бид одоо энэ наадмын урамшуулалттай холбогдуулаад бид 5-аас одоо 20% хямдралыг бол бараануудаа үзүүлж байна. Энэ манай одоо бүх дэлгүүрүүдээр салбар дэлгүүрүүдээр үйлчилж байгаа. За салбар дэлгүүрүүдийн байр шилийг хэлэхэд унаа төв байр бол Дэнжимийн хүчээр жонхоор хүнсийн сохроо явдаг замдаа чиглэл компани төв байр байгаа. За энд бол манай төв авс үйлдвэрлэл агуулгах одоо төв дэлгүүр тэнд байрлаж байна. За манайхан хүмүүс бидэндээ гандангаа байдалд өндөр тэнцгийн барилгын дэлгүүр байгаа. За энэ барилгын дэлгүүр дотор бол манай нэг салбар дэлгүүр ажиллаж байна. За гисэр сүмээс баян бүд рүү явдаг замдаа маргад центрийн нэг давхарт манай нэг салбар дэлгүүр ажиллаж байна. Тэгээд энэ дэлгүүрүүдээр бол одоо бид бараа бүтээгдэхүүний хямдралыг одоо наадмч хоолндоо зориулж зарлаад байгаа. Яг хичнээн салбар байна. Ямар нэртэй дэлгүүр? Таны дэлгүүр гэсэн нэртэй. Тий. Би одоо 5 салбар дэлгүүр ажиллаж байлаа. Тэгээ одоо хямрал болоод одоо тодорхой хэмжээний салбар дэлгүүрийн тав багц барьсгасан. Тэгээд энэ туризмын байрнууд дандаа үйл ажиллагаа явуулж байсан. Одоо үйлдвэрлэлийн байрыг өөрийн байртай барьсан учраас тэндээ бол дэлгүүрүүдийн төвлөрүүлээд аль болохоор одоо бага зардлаар бүтээлч ажил хийх гэж зорж байна да. Том хэмжээтэй авар хэмжээ ихтэй учраас хүргэлт үйлчлэгээ байд юм бол эсвэл хэрэглэгч үйлчлүүлэгчд маань өөрсдөө худалдаа авч явах уу? Манайх ерөөсөө хүргэж өгнө. Тэгээд тогтолцоонд залгаж өгөөд ажих зарчмыг зааж өгөөд тэгээд үйлчлэгээ явуулж байгаа. Тэгээд дараа нь баталгаа хугацаатай эвдэж ингэх тохиолдолд бол баталгаа хугацаанд сурулж байгаа юм. Зүгээр баталгаа хугацаагүй ч гэсэн одоо бос одоо засвар үйлчлэгээ хийлгэе гэсэн ийм байгууллагуудыг бол бид дистрибьютораар ажиллаж байгаа. Тэнд дуудлага аваад тэнд одоо хүмүүс дуудлагаар очиж ажиллах хөнгөлтөйгоо засвар үйлчлэгээ ийм үйл ажиллагаа явагдаж байна. Түүний хажуугаар бас одоо зах зээл хэрэглэгдэж байсан хуучин тоног төхөөрөмжүүдийг сэргээн засварлаж түүнийг худалдаалах ийм одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бол бас тодорхой хэмжээний бас харьцангуй шинэ бүтээгдэхүүн худалдаалахаас илүү хүмүүс бас хуучин хэрэгжилжсэн ашиглаж болох тоног төхөөрөмжөөр худалдаж ашиглаж байгаа. Энэ бол маань бас харьцангуй бас нэг одоо борлуулалт бууцсантай бас холбоотой шүү дээ. Аль болохоор хямдхан дээр хэрэгцээ хангаж аваа бүтээгдэхүүн авъя гэсэн ийм л
байдал зарим ажиглагдаж байна. Тэгээд эд чинь одоо нэг үүдхэд одоо фактор дамаа хийдэг, гарамаар хоол хийдэг. Ийм хэцүү эдийн засагтай болчихлоо шүү дээ нэг үүдхэд. Одоо жоохон бид аль талдаа их орон судалтай бол тэгээ биений дэмжүүл утгахгүй нээс гарах байх гэж найддаг шүү дээ. Тэгэхээр яг хүнсний зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээс гадна засвар үйлчилгээ бас байдаг нь их том давуу тал юм а гэж миний хувьд бодож байна. Тухайн одоо ресторанууд, цайны газрууд гэх юм уу үйлчилгээ явуулж байгаа газруудын зүгээс эвдрэл үүссэн тохиолдолд одоо зөвхөн танаа бараа гэхгүйгээр ямар ч төрлийн бараа бүтээгдэхүүнд засвар үйлчилгээ явуулах боломжтой. Энэ тал дээр бас та яг тодруулж ярил тээ. Ер нь бас хуучин социализм чинь худалдаа бүлэглэлийн яамны ариа худалдааны хоног төхөөрөмжийн засварын газар гэж байсан. Тэнд би 16 жил ажилласан байна. Олон жил засварч байсан, олон жил угсралт хийжсэн. Тэр үеийн бодлого бол дуудлагаар аваад засвар үйлчлэгээ хийдэг ийм систем тэнд үйлчилсэн. Одоо ч энэ систем бол бараг л тэжгээр үйлчилж байгаа. Тэгэхээр манай хувьд яг үгээр өөрсдөө худалдаасан бараа бүтээгдэхүүн мөн ч вэ, биш ч вэ тэр одоо ийм засвар үйлчлэгээ хийлэг яг бол манай төсвийн албанд мэддэг. Тэндээс одоо дуудлагыг аваад мэрэгчлийн хүн очоод онцлогоогоор оруулаад дараа нь ийм засвар үйлчлэгээ хийх юм байна. Ингээ хийлгэнэ гэвэл тусад нь одоо засварын зардал мандал тоочгодод ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Ардын хувьсгалын 95 жилийн үндэсний их баяр наадам одоо удахгүй байна. Тийм учраас яг 207. Тий, баяртай холбогдуулан хэрэглэгч компани харилцаа ямар гэдгийг, ямар бүтээгдэхүүн илүүтэй сонирхож байна. Яг сайн гой тодруулж та яриул. Хоошуур хайрын тамаа. Наадмыг бол бид хоошуургүйгээр төсөөлөх аргагүй тийм ээ. Наадмын талбайг таарчаад наадмын хоошоор идэх сайхан наадлаа гэж. Тэгэхээр хоошуурын тогоог бид газар ажилтдаг хоошуурын тогоо, цэцлэгаанаар ажилтдаг гэдэг ийм хоёр хэлбэр хоёр үйл ажиллагааны чиглэл хоошуурын тогоо худалдаалж байна. За хажуугаар нь зарим гэдэггүйгээр байхгүй. За заримгийн машин худалдаалж байна. Бокорны машин байна. За хөөсөн чихрийн машин зарж байна. За тэрний хажуугаар шорлогны зунхнууд газ шорлог шордох шоргочуд зарж байна. Мах шоргочуд худалдаалж байна. За дээр нь бид бас одоо сүү сайлны цагийг хэрсэн үед бол ааруулыг одоо 4-5 төрлөөр хэлбэрээр одоо шахаж гарах ааруулын машин, ааруул хатаагч. За би өөрөө зохион бүтээж үйлдвэрлэсэн дээр наман зай нэрийн одоо сүү өөрүүлэх, тараг өрөх зорилттой цахилгаан тогоо байгаа. За энэ бүтээгдэхүүн худалдаалж байна. Тэгээ ер нь бол энэ бүтээгдэхүүний дотор бол дотоодын хийсэн бараа импортоор орж байгаа баруунууд аль аль нь бол байна. Тэгээ одоо хэрэглэгч таавд бол манай бүтээгдэхүүний салбар дэлгүүрүүд дээр ирээд өөрчлөлөөрэй. Одоо яг баяр шогч гэсэн наадмын талбайд гэдэг юм үйлчлэгээ явуулах эрхээ хүмүүс гаргасан танахтай холбогдох ийм ажил гарч байгаа учраас үзэгчдийг бас чиглэл компанид хүрэлцэн эрхийг өрж байна. Тэгээ дэлгэрэнгүй мэдээллийг бол доор гарч байгаа утсаар авах боломжтой. Тэгээд бас нэг зүйл асуумаар байна л да. Ер нь яг шинээр ийм одоо нийтийн хоолны газар ч юм уу те ресторан, цайны газар ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол ер нь их санхүүгийн хувьд асуудал тулгардаг шүү дээ. Маш олон юм авах шаардлагатай болдог. Тэгэхээр тоног төхөөрөмжийн хувьд дотооддоо үйлдвэрлэж байгаа тоног төхөөрөмж маань импортоор орж байгаа одоо бараа бүтээгдэхүүнээс үнийн хувьд ямар ялгаатай байдаг вэ? За эсвэл яг мөнгөндөө тааруулаад дотооддоо захиалга хийх боломжтой гэдэг юм болов уу? За дотоод үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн үн бол импортоор орж байгаа бараа бүтээгдэхүүн үнээс зарим нь илүү үнэтэй байгаа, зарим нь дутуу байгаа, зарим нь адилхан байгаа. Янз янз байгаа. Тэр бол одоо хийж байгаа материал үн орсон одоо хөдөлмөр эрэлт нийлүүлэлтээс бас шалтгаалж байгаа юм бол. Тэгэхээр бол бид аль утгаар хямдхан үнийг баримтлахыг бодох ёстой. Гэхдээ одоо эн чинь хямдхан үнийг баримтлаад бүр ашиггүй үйлдвэрлэл явуулах бид өөрсдөө зогсон байдалд орно. Тийм учраас энэ тодорхой хэмжээний ашигтай байж үйлдвэрлэл явуулах ёстой. За энэ жил юм хойдон жил энэ төр бол энэ жилдээ ашигын тухай бол ярихгүй байна л да. Тий хаалцтай хойдон гасан тэр яригдах байлгүй. Одоо бид өөрсдөө ажиллаж байгаа ажилчдын ажлын байрыг хадгалж үлдэх. Энийг л одоо бид зорж байгаа. Тэгээд энийг авч үлдээ хямралд авчих юм бол дараагийн ээлжинд бид одоо дараагт амжилттай ажиллаа гэж бодож. Би бол өөрөө энэ тоног төхөөрөмж, шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загваргад энэ чиглэлээр одоо олон жил ажилласан туршлагатай одоо сонирхолтой. Тэгээд одоо би өөрсдөө үйлдвэрлэж байгаа бараа бол би өөрөө шууд өгдөг. Загварын гаргасан, зохион бүтээгийг нээсэн,
одоо жишээлх юм сүү өөрөлдөх Ломон зэний тогоогээд энэ тогоо Монгол улсын шинэ бүтээлэг гэж авсан. Тэгээ би бол хуучин социализмч гэсэн энэ чиглэлээр ажиллаж байлаа. Тэгээд 30-д энэ гэрчлэгээ патент одоо оновчтой санал хөдөлгөөр хөнгөвчүүлсэн юмнууд байдаг. Тэгээ 2016 онд бол бас Монгол улсын засгийн газраас бол одоо Монгол улсын шилдэг зохион бүтээгч гэдэг цолыг бол надад өгсөн. Монгол улсын хэмжээнд бол 127 он байт юм л. Тэгээ 120 нөхдөд энэ сайхан шагналыг бас энэ бол одоо өндөө бас их өндөр шагналаа гэж одон модонгоос илүү байх гэж ойлгож байна. Саяс амжилт бүтээлийг асуух гэж байлаа. Хоол хүнсний чиглэлд бизнес эрхлэе ийм санаа оноотой байна гэсэн ер нь хүмүүсийн хандалт ямар байдаг вэ? Шинэ бизнес эрхлэгчдтэй хамтын ажиллагаа байдгүй, дэмждэг үү? Бид гаргалгаа одоо бол шинээр хоол ундны газар нэгдэх нь юм том багассан. Зарим улсууд бол одоо түрээс нь төлж чадахгүй өвд хаалгаа барьж байгаа. Нэг хэсэг их нэгдсэн. Маш их нэгдэж байна. Бараг Орц цолгон хоолны газар байна шүү дээ. Тэр бол бизнес оргил үр байлаа. Одоо бол бид одоо 9 сард бол нэг сургууль цэцэрлэгийн галтгоонуудыг цэцэрлэг бишээ сургуулийн галтгоонуудыг өдрийн цай хөтөлбөрөөр хүмүүс ингэж авч ажилладаг. Тэнд зарлаа тэнд нь нийслэлээс одоо ирэх болгоод гэрээ. Тэр хүмүүс бол ингээд нэг хоол ундны галтгооны юм бэлдэх болохоор харцсангүй одоо мөнгө зүүн шаардлагатай. Ийм үед бол бид нөгөө нийслэлийн өмчийн газартай гэсэн гэрээ мэрийг баримталж байгаа. Бол зээлийн системээр бол өнгөрсөн жил бол нэлээд ажилласан. За энэ өдөө хоол хөтөлбөрийн ажиллаж байгаа одоо бизнес хийж байгаа хүмүүс бол одоо хугацаанд мөнгөний төлөө бидтэй хамтраад ингээд ажиллаж байгаа. Зүгээр зах зээл дээр бол бид одоо хаан хас банкны лизингээр зээлээр бол үйлчлэгээ явуулж байгаа. Тийм ч. Чиглэлийн чиглэлд ажиллаж байгаа бусад хамтрагчид ер нь Монгол улстай ямар байгаа те үйлдвэрлэл манаас хэр хурдцтай хөгжиж байгаа. Манай чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 4-5 компаниуд байгаа. Бүгд одоо хуучин социализм үед нэг л компани байсан. Компанид нэг л одоо улсын үйлдвэрийн газар байсан. Тэгээд хойшлогдож барай тэгээд тал таашаа салаад тэгээд үлд одоо үйл ажиллагаа явуулдаг ганцхан компани үлдээд одоо өргөжөө жоохон гайгүй болж байна л да. Тэгээд энд бол бүгдээрээ адилхан одоо нэг дээр ажиллаж ясны сургууль төгссөн нэг найзууд бид бүгд хамтраад одоо ажиллаж байгаа ийм сайхан байгууллагууд зөндөө байна. 25 жил, за энэ жил бол 26 жилийн ариун туршлагатай чиглэл компанийн хувьд цаашдын бас төлөөлж байгаа ажил юу байгаа вэ? Шинэ зорилтууд юу? Шинэ зорилтууд. Бид бол энэ хойшд бол энэ өөрсдөө хийж байгаа үйл ажиллагааг бол салбартаа бол байнгын хөргөлөгч байх хэрэгтэй. Шинэ санаачлагыг байнгын гаргаж ирэх төлөвлөгөө хэрэгтэй. Тэгээ баялагийг бүтээж эх орондоо үйлдвэрлэл явуулаад жинхэнэ одоо дотоодынхон зах зээлийг өөрийнх нь чадах хэмжээнд 100 хангах. Тогтвортой борлуулалттай байх, тогтвортой зах зээлтэй байх, тогтвортой ажлын байртай байх гэдэг бол хамгийн чухал юм байна. Энийг одоо чиглэл болгож ажиллах юмсан гэж. Тэгээ одоо энэ шинэ засгийн газар байгуулагдах гэж байгаа. Тэгэхэд одоо дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг бодвол борлуулах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх энэ хямралаас яаж арах вэ гэдээ бодвол хөтөлбөрүүд нь гарцсан байгаа. Тэгээ интернетээр бол бидний үйлдвэрлэгч баялаг бүтээгчтэй сайн дэмжиж ажиллах болоо гэж одоо энэ ихтгэл дүүрэн ажиллаж байгаа. Энэний өвчнөд бид одоо өөрөө хэлбэл одоо дараагийн жилүүд бол одоо сургууль цэцэрлэгийн галтгооны хамт төхөөрөмжүүдийг бол дотооддоо үйлдвэрлэсэн бараг 100 худалдаж авах. Тендерийн хуулиудад нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах ийм чиглэлээр бол одоо баялаг бүтээгчтэй дэмжих холбооны үзэгцүүдийн гишүүнд би ажилладаг. Энэ чиглэлээрээ бас баялаг бүтээгчийн эрх ашиг хамгаалах, өөрсдөө эрх ашиг хамгаалах гэдэг ийм чиглэлүүд бол бас хамтарч ажиллах хаа гэж ойлгож байна. Тендер гэдээ ярьж байна л да. Тэгэхээр компаниудын хувьд бас тендер авах гэдэг бол их чухал байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь төрөөс тендер хэр зарлагдаж байна? Танай компанийн хувьд хэр авч байгаа вэ? Одоо тендерийг бол зарлагдаж байна. Зарлагдаад одоо энэ 4 сар зарлагдаад одоо дуусчихсан л да. Энэ жилийн хувьд бол аж үйлдвэрийн яамны сайд Эрдэнэттэй, улс төр соёлын зохиолын сайд Ган төмөр, Батлан сайд Цолмон энэ төр бол дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдаж байгаагаа сан бичлэг гаргуулсан. Монгол улсын ерөнхийлөгч бол уриалганд гаргачихсан. Манай баялаг бүтээгчдийн дэмжих холбоо бүх аймагуудын худалдаа авах ажиллагаа, нийслэлийн худалдаа авах ажиллагааны газрууд бол сан бичгээ хөргүүлээд уриалгаа хөргүүлчихсэн. Энэ жил бол үнэхээр тэгээд одоо сайхан борлуулалтыг дотооддоо үйлдвэрлэлийг борлуулах жил болно гэдэг. Уриалга гаргаад зарлаад ингэсэн. За манай компанийн хувьд бол Батран малын яамны тендерт бол Батран малын яамны тендерт манай бүтээгдэхүүн сонгож дотооддоо үйлдвэрлэсэн барааг бол сонгосон. За боловсрол соёлын зохиолын яам бол дотооддоо үйлдвэрлэсэн барааг сонгоогүй
цэвэр одоо импортын чанар стандартын шаардлагын хангахааргүй ийм бараа бүтээгдэхүүнийг сонгосон шүү гандмын сайд бол 3 жил бол одоо үнэхээр стандартын шаардлагын хангахгүй импортын бараа сонгож үндэсний үйлдвэрлэлийг хаах гадны эдийн засгийг дэмжих ийм бизнесийг гандмын сайд хийсэн. Энийг бол шууд хэлэх хэрэгтэй. Одоо бол харин энэ бусад энэ тендерүүд ч гэсэндээ энэ үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид бол орох бүгдийг хагаасан бичвэр нэлээд тэгж боловсруулсан бодлогын шинжнэстэй ийм ажлуудыг бол төр тун чатандаа бүр эсрэгэл хийж байгаа шүү. За ингээд хамтдаа бүтээж хамтдаа хөгжицгөө гэсэн сайхан ураатай чиглэл компани үйл ажиллагаа, үйлдвэрлэл бас хүртээмжийн тухай үзэгчдтэй энэ өглөө бас сайхан мэдээлэл хүргэсэн болов уу гэж найдаж байна. Өргөдөө ирсэн зочинд маш их баярлалаа. Таны энэ их ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтын хүсье салбартаа өргөлж тэргүүлэгч нь байхын тулд бас түрүүнд хэлсэнчлэн дотоодынхаа зах зээлийг 100% хангахын төлөө ажил үйлсийнхаа чиглэлийг бас өргөж өндөрт өргөж яваарай гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа. Би бас санал хэлчихье. Би яг дотоодын үйлдвэрлэл эх орон чухалтай авалтан тэргээл нэлээд төр талж жоохон тууштай ажилладаг байхгүй. Зүгээр танайх ингээд цаав кофе гэдэг сайхан нэвтрүүлэг бэлдээд олон жил болж байна. Тэг би яг энэ санал хэлж байгаа шүү. Жишээлх юм бол та сүүтэй цаав хуу гэсэн нэвтрүүлэг бэлдэх юм бол жинхэнэ үндэснийхээ үйлдвэрлэлд дэмжинэ. Хоёрдугаарт энэ өвдөг танаа нэвтрүүлгийг ивент хийгдэж байгаа гадны кофе тавьсан дараа бол Монголын сүүгээ сайхан үйлдвэрлэж шүү дээ. Тэрний сүүг тавьчих л да. Сайхан сүүтэй цай тавьчих. Тэгээд одоо та сүүтэй цай хуу сүү уух гэдэг. Өгдөө сүү уух гэдэг чинь эрүүл мэнд хамгийн ажигтай. Энийг бас би санал хэлж байгаа шүү. За тэгээд сүү боловсруулалт тэрхүү төхөөрөмжнөөс танах байгаа. Тэгээ манайх тэгээ ястаа гоё үг дээ ажил талтай. Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан ТV сон сэтгүүлийн шинэ дугаараар өргөдөө ирсэн дараагийн их ажилд нүддэг байгаамаа. Тэгэхээр манай үзэгчид бас шинээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол чиглэл компанитай холбогдоод өөрийн төр хүссэн хайж байгаа томноо төхөөрөмж авах бүрэн боломжтой ч доор гарч байгаа утсуудаар холбогдоод өөрийнхөө бас хүссэн асуултаа асуугаад мэдээлэл дэлгэрэнгүй авах боломжтой. Ялангуяа миний сонирхол татж байгаа зүйл бол үндэсний их баяр наадмаар одоо бүгдээрээ л их сайхан хуушураа хийдэг, хуушураа эддэг. Тийм учраас хуушур хийх тэрхүү бас таны төхөөрөмж бас чиглэл компанид байгаа үе таалга нь үргэлж нээлттэй гэдгийг хэлмээр байна. Энэ өглөөний зочин чиглэл компани захирал Ноён Бомцэнд байлаа. Ингээд ярьцлага нэвтрүүлгийн маань эхний зочин дараагийн ажилд явлаа. Харин бид тоодохгүй дараагийн шинэ зочидтойгоор нэвтрүүлэг үргэлжлүүлэх болно. За ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti кофе. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай.